бүхний хамтдаа ярилцах сэдв маань мөнгөөр аз жаргалыг худалдаж авч болох уу гэдэг сэдвээр ярилцсанаа. За эхний асуулт баруун гартлаас эхэлжээ. Мөнгөөр нэг хүн болгон тусдаа хариулах нь шүү дээ. Мөнгөөр аз жаргалыг худалдаж авч болох уу мөн хата? Болгүй яах вэ? Болдгийг амьдрал харуулж байна. За. Харин Одоо тэгвэл хашаа хариулах юм уу? Тий. Болох юм ашааха. Болохгүй. Би ч гэсэн хариулъя, болохгүй. Би ч гэсэн хариулъя. Болохгүй. Тэгэхээр би тэгэхээр энэ дээр би таагуурыг эхлээд аз жаргал гэдгийг яг юугаар тодорхойлоод байгаа болоод болно болохгүй гэдэг аа хэрэг байх гэж бодсон байхгүй юу? Миний хувьд бол аз жаргал гэдэг сэтгэлийн амар амгалан байдал ахгүй юу? Тэгээ солиороод байна. Тэжээж та. За Нэг юм гурван гуйлах чинь тэнэг. Юунд санаа зовхгүй те нэг амар гоё аз жаргалтай 50 амьдрдаг штэ те энийг би аз жаргал гэж үздэг учраас миний сэтгэлийн амар амгалан 50 байдлыг яагаад ч би мөнгөөр худалдаж авч чадахгүй байхгүй юу? энэ амьдралд хүн хоосон ирээд хоосон буцна. Би арай өөр юм. За сонсч. Юу миний аргументыг сонсч. Тий. Одоо ингээд бүх юмыг мөнгөөр худалдаж авна гэд нэг хүн ярьлаа энд. За энэ хүн бол ер нь юу мөнгөгүй хүний яриа. Харин ч мөнгөтэй юм яриа. Над шиг юу 2 их $80 үнэтэй чи одоо юу ярих гэдэг юм. Мэдхгүй өдөр. Мэдхгүй. Та 2 их $80-той. За лааны зах. Мөрөдөж байгаа. Ой. Мэдхгүй дээ. Би өнөөдөр та нартай яахад судалж мэдгүй. Нэрэ хашаач нэр үйлдвэртэй штэ. Тэр үйлдвэрийн үнэлж. За үйлдвэр нь үнэлэгдээд $280 болохгүй. Арай $2 их $80 штэ. За ер нь надад ихлээ $2 сая чинь ч номин цэцгээ чиний хувьд амар их мөнгө. Би сая төрмөр. Чиний хувьд биш юм уу? Тэгээгөө та нар л штэ тий. Та нар мэдхгүй надад. Та нар хамгийн нийт нь хашаахаа. Та чин дээр тий нэг сарын 50 сая төгрөгийн цалинтай болонгуудаа чухам зүгээр хідэн ч гэрээ үлгч аавна гэдэг нэг инэт мэрээц мэт. Хүү ээ тэр чин мөнгөгүй гурван гуйлах юм байна. За Манай сая мэрэл догсоо нэг би тэрүүний номыг нөгөө нэг хоосон ирээд хоосон буцсан гэсэн шүү дээ тий. Тэрэн дээр нэг хэлмээр байна. Намжцээ. Одоо хүмүүс өгөхтэй авсандаа хамаг юм аваад өгдөг болсон байлээ. Гэтэ тэр чинь одоо сүнс нь биенээсээ гараад явхаар чинь үгүй за сүнс ярихаа болий заяа. Зүгээр хүн өхөн тэгэл дуусаа ахгүй тэгэл төгсгөл байхгүй юу. Тэр чинь хүмүүсийг өгснээ дараа яадаг гэхээр дандаа ингээл хүмүүс булшин ухаал тэгэл ингээл өгсөн байхад нь часын зүгээр тайван байлгачихгүй тэгээд хамаг тэгэж чинь аваад идэг гэдэг. Мөгийн бол одоо 50 өнгөж чадахгүй. Өгөх юм бол одоо чиний сүнсийг ингээ бушаа тариад ингээ яваад юм байна л да. Би хүмүүст хэл. За тэр гоо ирж болж болохгүй шүү. Хүн хэлээ яахаа тий. Зүгээр өстэй хин ч олохоор хүмүүс чинь тэгээд бас тэгээд амьдрах гэж хариулын төв газартаа мөнгөний өгж байгаа тэгээд нуугаад бол. Мөгийн булчиг олоод ухчин заяа. Тэгээд гаргаж ирээд хуруунаас юуг нь бүгжээд сугаж аваад хуруунаас сугахгүй бол хурыг нь хугаж яа. Яа таны тэгээд заваа нэгэ боддоо. Тэгтээ байж та. Тэгээд шүн би гэрлээ юм. Миний хороо. Гэрлээ чи чинь аз жаргалыг мөнгөөр авдгүй гэжтэй. Чиний бүшиг очиж уг нь ирсэн завраад ах юм. Би бол ухандаа. Мөнгөтэй очиж ухантай. Ой та нар чи ямар амар идэвхтэй болсон юм. Ой мөнгө чухал биш. Тий хараа ийм амар тий мөнгө чухал биш гэжсэн. Миний босч Намайг дагуулж Ой энэ нэг гурван хэмжээ. Ой би энэ амар чухал юм хэлгээд байна. Манай найрагч санд асуулга оруулсан маань нэвтрүүлгээ бүр энэ санд асуулгаар эхлэх ёстой байсан юу? За мөнгөөр аз жаргалыг худалдаж авч болох уу гэдэг санд асуулга оруулсан. Тэгээ болно болохгүй гэд. За энд ит манайхаа идэвхтэй оруулцаараа. Тэгээ би бас нэг энэ хашаахын аргумент дээр нь бас гайхаад байна л да. Нэгдүгээрт тэр 2.80 ямар 2.80 тэрбумд одоо юу гэдэг. За $280 чинь хаанаас гараад ирсэн нэг. Хоёр гэх юм бол та тэр мөнгийг бас яаж олсон нь айгүй чухал ахгүй. Тэгжээж та аз жаргалтай байх уу үгүй гэдэг чинь шийдэгдэн заа. Хоёрт мөнгө хатыг мөнгөтэй гэдгийг та яаж мэдээд байгаа юм. За энд хариул. 2 их 80 хідэн тэгтэй өдгөж мэдгүй. ясууч хідэн тэгтэй байдаг.
Хитэнтэй байд юм бэ? Өөрөө мөнгөний хэмжээг мэддэг баян биш гэж байгаа шүү дээ. Тэгээд хитэнтэй. Окей зүгээр их найд идэ та хоёр хитэн тэгтэй байд. Надад тэгж хэлсэн. Хоёр их найд төрдөөд гэсэн. Би заад гэсэн. Хардаа номицдаг тооны сонгонд байсан заяа. Гэтэ бид хоёр хамтдаа нийлээд сая бол 6 тэгтэй байдаг тэгэл мэдээд байгаа байхгүй. Тэгээд тэрээс хойш мэдэхгүй. Чаавс ингэ мөнгөгүй юм чи ингэ мөнгө боцоор галзуураа. Өөрийгөө одоо ингэ хоёр их найдтай ингэ боц. 1000 тэрбум нийлээд нэг найд бол. Юм уу? Саяжанга ботсон байгаа. Гэхдээ ер нь хараа өөрийн өрөнгөг мэддэг хүн бол баян биш гэж байна шүү. Мэддэггүй хийгс. За надад ер нь бол тийм найд гэдэг мөнгөний тооч юм байна шүү дээ тий. Бүр ингээ улсын төсөв мөсрөө яригдахад яригддаг. Гүг харин тэгдэж шүү дээ. Тэгсэн чи ах миний хөрөнгө чиг шиг. Миний хөрөнгө тий. Мэдхгүй. Одоо би танаас яагаад сууж байгаа мэдэхгүй. За зүгээр хоббигоор сууж байгаа. Тий. Хоббигоор сууж байгаа шүү. Тийм мөнгө чухал биш те? Биш тий. Аашгүй би ашигын цалин аваа шүү. Яг тэгээ тий. Би таагуурын цалин аваа. Таагууруу тэр аз жаргалаа сэтгэлээрээсээ тий олоорой. Одоо мөгийн чи тэгвэл тэр аз жаргалыг мөнгөөр худалдаж авч болно гэдэг үндсэлтэй байгаа шүү дээ. Бид гурав болохгүйсэн. Чи тэгвэл ганцаарнаас содноороо тайлбарлаа. Би аз жаргалаа худалдаж авах гээд ажил хийж байна. Аа. Таагуур ямар юм хийж байгаа? Ямар баалгаш хийж байгаа? Хөөе. За нөмцөг чи надад цалин өгөөш шүү чамд. Үгүй. Гэлээ чи надад цалин өгөөш шүү. Чи мөнгөөр аз жаргал худалдаж авах. Би мөнгөгүй байсан ч гоё ямар амгалан байж. Ямар амир хэрүүлч юм бэ? Чичрээд ахи. Одоо энэ чинь хүн ажил хийж байгаа бол хөлсөн аав нь тийм ээ. Энд чинь бол аз жаргал гэдэг тодорхойлт бол биш аахгүй юу? Би одоо нэг л юм асууна. Цалин өгч аз жаргал шүү дээ. Мөги. За. Хүч дөрүлээ яг нэгэндээ гэдэг найран дээр ингээд намайг сонсч байгаа шүү дээ. Яг тэр шиг байгаад өнөөдөр. Мөги. За. Ер нь би танай дөлгөөнийг ер нь хөдөлж авах шийдлээ. Тэг. Их тэг хөдөлж авах гэдэг. Та надад сая $1 өг. Оо сая 500 өгье. Тэг. Нашны болж байгаа. Чадахгүй юм мэдчихэж байгаа. Амар тий. Би ягаад энд ажил хийж байгаагаа хэлэх үү? Би ажилласаа өөрөө сэтгэлийн амар амгалангаа олдог байхгүй юу? Ашгүй дээ. Би цалингийн ч аав шүү дээ. Чи сэтгэлийн амар амгалангаа аваад намайг сэтгэлийн амар амгалангаа олоод ажил хийхэд намайг сайн ажиллаа хийлээ гэд намайг урамшуулж миний цалин өгдөг байхгүй юу? Үгүй. Харин тэгвэл чи үнэхээр сэтгэлийн амгалан авах юм бол чи цалингаа надад өгөөд үзэлтэй. Тэгээ чи яг ямар ч мөнгөгүйгээр сэтгэлийн амар амгалан авч чижээвэл шоног хүн дараа мөнгө өгөхөр бүр улам дорддгийг. Тийм болохоор ирэхгүй. Тэгэхгүй юу надаа чи яг ингээд ийм 3 ажилтнаа энэ бол зүгээр төлөөлөл штэ тий. Гуруулаа одоо хашаахтай зүгээр хоббигоор ажиллаж ийн гэж байна. За тэгмүүд би ингээд сэтгэлийн амар амгалангаа хийж байгаа ажлаасаа олж ин. Бид нар ийм байж радио маань ийм сайхан явж байгаа байхгүй юу? Тэр радио явах биш. Зүгээр мөнгөгүй сэтгэлийн амар амгаланг олж чадна гэсэн шүү дээ. Мөнгөгүй гэсэн. Үгүй мөнгөөр худалдаж авч болох уу гэсэн чинь бид гурав болохгүй. Харин болохгүй юм чинь би худалдаж авч болт юм чи би цалингич авч идэх үү? За тэгвэл мөгийн ах заяа. Би танд жилийнхаа цалин өгье. Та гэр бүлээсээ тусдаа насан туршдаа жил амьдарч чадах юм уу? Чиний жилийн цалин яг хог нь юу нүрдэг гэж чинь. Сарда 50 шидээр автаа шиг юм байна. Тэгээд яг үгүй. Жил минь чи. Харин би хэлээ шүү дээ. Хайд мөнгөгүй. Насан туршдаа цалиг танд өгье гэж бооцоо тавья заяа. Та насан туршдаа гэр бүлээсээ хол байж амьдарч чадах юм уу? Чадлаггүй яах юм даа тэр чинь. Хүүхдүүдээсээ хол амьдарч Бүгдийн зарчил чадлаггүй яах юм бэ? Үгүй ч уулзахгүй. Яг одоо уцаа авч оршилсан бол дүлгүүн рүү меншн хий. Яг энэ яриг нь сонсох. За тий. Угаасаа таны яриад энэ бол итгэхээргүй тий. Ямар ч аав хүн хүүхдээсээ хол амьдарч чадахгүй байхгүй юу? Тийш. За Улаанбаатар хотод 17 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар урсахгүй, нэлцаахгүй, устаадаг дорнод гурил хамтарч ажиллаж байгаа. Мөнх бата. За дорнод гурлыг сэтгэлийн амар амгалангаар мөнгөөр худалдаж авах. Дорнод гурлыг бол мөнгөөр худалдаж аавна. Энэ бол хэрэгцээ аахгүй. Бид нар хоолтой байх хэрэгтэй амьдрахын төлөө тийм үү? Чи дорнод гурал дээр очиод би сэтгэлийн амар амгаланг авах гэж байна. Надад үнэ өгчих. Үгүй ингэж хүний нэг хүний үгийг мошихгүй мөнх бата. Энд чинь бол зүгээр хэрэгцээ аахгүй. Би өсөж өгөхгүй тул дорнод гурлыг мөнгөөр худалдаж авна штэ. Тийм үстэй. Тийм ээ. Тийм ээ. Баяр мөн. Би дорнод гурлыг мөнгөөр худалдаж авдаг.
Дараа талхаа барьж иддэг. За. Би бол очиод гуугаал авчих. Харин тэгж чадвал жилнээсээ тийм мөнгөг таадгүй юм байна. За яшиг тэгвэл бэли мөнгөөр ш баатар хийчээ. Зүгээр л очиод айгүй даруухан гоочих хэрэгтэй шүү дээ. Танай хурлыг би идэж үзмээр байна. Би мөнгөөр ингээд аж аргалаа худалдаж авмааргүй байна. За манайхаа аж аргал байгаа байхгүй юу? Ингэж энэ дорнод гурил компани нэр штэ тий байгуулагдсан цагаас хойш бүр өнөөдрийг хүртэл 63 дахь жилдээ гэж штэ. Асралтгүй ажиллаж дорнод аймаг хүш хашихаас урт настай юм байна штэ энэ. Танаас ахгүй л юм байна. За тэгээд тасралтгүй ажиллаж бүр дорнод аймаг төдийгүй Сүхбаатар хинтээ аймагуудын хүн амын одоо өөрөөр хэлбэл зүүн бүсийн 3 аймага тийм үү хүнсний хангамжийг дээшлүүлэн эх орны үржил шимт хүрсэн дургасан чанар сайтай Улаанбуудаар хийсэн гурлаар хангаж ирсэн гэж шүү. Дотоо одоо өөрсдөө бүр ингэж гоё тэр ойрхон аймагуудаа ингэ хангацсан гэсэн үг шүү. Одоо 25 кг шууд гурал авдаг айл үүдгүй лөө. Үгүй эгүй айл байхгүй. Одоо нөгөө хоолны газар авдаг байхгүй. Хоолны газар. Хүү яагаад та нар айл байхгүй гэдэг. Цалингаа буухаар ивэ. Бүх айлууд бөөндөж юм авдаг. Гурлаа бодаага шуудаагаар нь авдаг. Би ч самургэл авчдаг шүү дээ. Тийм шүү. Нэр та нэр шууд хараад юм бэл. Эд хоёр бүр тасарсан баян болцсон юм шиг. Нөөцсгий чамаг би ийм гэж бодоогүй шүү дээ. Шуудаагаар нь. Бүр ингэж штэ. Одоо тэгээ ер нь шуудаагаар гурил авдаг айл байдаг юм уу да гэж бичсэн сууж штэ. Гэхдээ баг авдаг айл гэсэн байгаа штэ. Тий. Тэр айл манайх байхгүй юу? За. Баг мөнгөдөө таруулаад. Тий. Сарда нэг 2-3 кг марк авчихсан штэ. Баха. Хоёр хил гурал авах мөнгөөр лээ. Намайг яа хүсхий гэнэ. Явна шүү дээ. За 2 ил 10 ил 25 ил 3 ил. Тий. 3 инц савлгаатай Тий. байна. За хаагур зарагдж байгаа гэвэл E Mart-д номинд E Mart ориглын сүлжээ тэнгэр удлаа төв тэгээ хүнсний бүх захуудаар байгаа. Тэгээд хамгийн гоё нь эднийх бүр ингээд ерөөсө хинч хаанаас холоос харсан ерөөсө энэ дорнод гурил ингээд танигдгаар тий. Жишээлбэл одоо дээд гурил нь ингээд уутан тэр чигтээ бүр тод шар өнгийн. Цаас уутан тий. Тэгээ нэгдүгээр гурил нь болохоор ингээд нийл ягаан өнгийн. 3 дугаар гурил нь уучлаарай. 2 дугаар гурил нь болохоор ног ногоон өнгөтэйгаа. Тэгээ дээрэс нь зээрийн зурагтай тий. Бүр хандаршгүй. За ингээд яна нэвтрүүлгийн хамтран аялагчаар урсахгүй, нялцаахгүй, Чи чадвал тэр зээрийн оронд өөрийнхөө зургийг тавьчих. Тэг хөдөлтөд авчиж тий. Стандартд гурлын эмблем болчоо чи. Би чадчих өрөөдөө. Тэр би зүгээр хашихыг зогсоогоо зургийг тавьчих чадна. Би зураг тавилаа. Намайг тавилаа. Номын цэцэг ингээд надраа аягүй уралж байна. Хоёр бол холихных. За мөнгөөр амар амгалан хөдлөж авч чаднаа. Мөнгөөр л үнэхээр чадна шүү. Ой би гэхдээ яг би зүгээр миний хувьд даалж байгаа л гэж би энийг тодорхойлж байна л гэж хэлснээс хүн болгоны хувьд даалж байгаа л тодорхойлч өөртөө. За одоо дараагийн асуултанд оръё. Мөнгөөр худалдаж авч чадахгүй зүйл юу вэ? Жишээ нь одоо амнасыг бол худалдаж авч чадахгүй шүү дээ. Угаасаа. За тэгвэл нөгөө Гоки отгон бэлэг ингээ онгоцоор явж байгаа сүрээд насарсан тэр баян хүн амнасаа худалдаж авч чадаагүй жишээлбэл. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Стив Джобс манаас ингээ бүр амар алдартай үг гэдэг шүү дээ. Jobs man гэнэ. Тана нэцэс нэрээ. Нэг газ Стив Джобстай бас тэгвэл. Тэ нэрээ тэр үг нь бүр амар олон синхруулээгүй юу? Нөгөө нэг одоо ингээ үхгээд орон дээр хөвтөж байхад хичнээн мөнгөтэй байсан ч өөрийнхөө оронд хүн хөвтүүлж болдгүй юм байна гэдэг. Тий тэр үг нь бүр амар ойлгочин гоо энэ ч тоо. Тэгээд одоо өнөөдөр өглөөхөн те анжгаа 400-ийн шууганаар одоо нөгөө нэг Элизабет хатан хааны хүүдээ шилжүүлж байгаа тэр хөрөнгөний талаар ярьж байгаа байхгүй юу? Баатар дармын. За та өвдөж байгаа бити эмчилгээ хийлгээрээ заа юу. Ингээ чи хуруугийн зам бити эмчилгээ хийлгээрээ заа юу. Амар Хор тавдар тусаад эмчилгээ хийлгээд идэгцэн өчнөө сая хүмүүс биш. Хөөе мөх бата. Хөөе эрүүл мэнд яриаггүй байна. Чи эрүүл мэнд. Бид нэр аймнаас ярьж байна. Чи тэгвэл үхээ зогсож чадах юм уу мөнгөөр? Чадна шүү дээ. Аяа. Стив Джобс яаж чадаагүй? Гоо хараа. Стив Джобс ачаагүй яг ингэж боддгийг. Яг тийм нөгөө мөнгөний амтыг үзээгүй байхгүй байна уу? Харин мөнгөний амт үзээгүй. Би мөнгөний амт үзчихсэн. Одоо би яаж мөнгө өрхүү гэж одоо бодож сууж байна.
Ямар нэгэн баатуусных нэрээ хашаахын тодорхойлт яг үнэхээр үний юм байна. Мөнх бат насаараа гуйлгаж амьдэрсэн. Тийм болохоор ингээд мөнгө улаа нүд цагаан гэж мөнгө гэж чичирдэг ингээд мөнгөөр бүх юмыг худалдаж авч болно гэд чичрээд байгаа юм байна ш тийм үү? Тийм мэдгүй. Таад ингээд мөнгөгүй амьдэрсэн чадахгүй байж яагаад худлаа ингэж гэгээд үрсгээд байгаа юм. Мэдээж мөнгө хэрэгтэй гэхдээ Мөнгө хэрэгтэй биш. Та эдгээр шууд тэр чигээрээ мөнгө гэсэн үг бол биш аа. тэглэх байхгүй. Ачааргалч тэр чигээрээ. Ачааргалыг тэр чигээрээ мөнгө. Ачааргалын 80% нь мөнгөөр авч чадна. За тэгвэл 20% нь Ой ачааргал тав тухтай амьдрал, эрүүл арайш мэнд, 80% сайн биш. боловсрал. арайш 80% Эрүүл мэндийн мөнгөөр авч Ичнэ боловсрол ягаад чиний толгой чинь хөрөхгүй бол яана. Одоо баян хүмүүс л шүү. Ухаантай хүмүүс л шүү. Таагур хөрснөөгүй шүү дээ. Гэлээгээр хоолоо илгээд хашаахаар манаач илгээд би нэг юм сонсчихсан байхгүй юу? номын цэцгээр дууд болоод зогсож чинь. За би нэг юм сонсчихсан байхгүй юу? Нэг ингээд арал дээр ингээд загас чи ингээд загсаа барайл тэгснэ ингээд жаргаал гэжсэн гинэ. Тэгээд тэгсэн чинь нэг хүн эрэнгөтэй чи ингээд зүгээр л ингээд байж хахаар чи маш их загас барьж гэдэг байхгүй юу? Маш их загас барьж яах юм гэдгийг. Тэгсэн чинь маш их загас барих юм бол чи тэр загсаа зарна гэж байгаа байхгүй юу? Зарж би яах юм гэж чи их мөнгөтэй болно гэж байгаа байхгүй юу? Би их мөнгөтэй болж яах юм гэсэн чинь чи өөрийн гэсэн одоо нөгөө нэг хаустай болоод тэг чи дуртай үедээ одоо нөгөө нэг Наад балаа сургамжт өгүүлгүүнүүдээ хаана хаасайг байдаг. хараа ингэ нөгөө ядуу хүмүүс ингэ баахан өөрийгөө зөвдөх сургамжт өгүүлгээ олоо хийсэн. Одоо ингээд яг ингээд чи ингээд их мөнгө чинь ингээд байж лэн чи тэгээд ингээд амар том байшинтай чи хүссэн юм байдаж байгаа жарганы. Тэгвэл одоо захирал чамд ингэ сарын 3 сая төгрөг өгье. Чи битгий цайлаа. би энийг сургамжид өгүүлгээс сонсомоор язрагаад тэгээ ясаг нэмэдөө Тэгс чи тэр загас барьж ирсэн хүү. Надад хэрэггүй. Би яг одоо тэр аж жаргалтай амьдралаа чинь би амьдарч гин гэж хэлдэг байхгүй юу? гой ястой гой Харин одоо тэгээ яг амар амгалан За тэгвэл таагур тэгээд амьдраач тий. Таагур тэгээд амьдр. Гэхдээ амьдрч шүү. Тэгээд амьдрч шүү. Илүү цалин авахгүй. Ямар ч одоо юу Хэзээ хэзээ цалин өгöd чи. Харин цалингаа надад өгчихөө. Цалингийнхаа ядаж Нэг цалин өгдөг юм шиг 20% өөртөө ав. 80% Харин надад тэгвэл баацаа илүү мөнгөөр яах гэдэг та. Тэгвэл би танд цалингаа өгье. хашгигаас аврахгүй болохгүй ахаа манай Илүү мөнгөөр яах гэдэг та. өгдөг аюу сайн цалин өгдөг. Гэтэ тэрийг мөнх хат өгдөг байхгүй юу? Тий. Ингэж ярих хэрэгтэй шүү. Би харин танд насан туршаа цалин өгье. Та насан туршаа гэр бүлээсээ үнэхээр хол байж чадах юм уу? Чаднаа. Худлаа яриад. Чиний дим юм гэсэн цалингаа авах. Стив Джобсын цалингаа. Өөрийгөө хэдэн төгрөгийн цалинтай гिचээд ингээд намайг насан турштай олоо. За одоо би юм асуу. Одоо чи битээ ингээд чичрээд дайраад л да. Одоо бүгдээр ингээд асуултанд гоё дистратаа хариулмаар байна. Одоо аим насыг бол угаасаа худалдаж авахгүй нь бол тодорхой штэ. За тэнгууд Өөрөө чадна гэдэг байгаа байхгүй. Үгүй за энийг түр ингээд түр ингэжээ заяа. Өөр мөнгөөр худалдаж авч болохгүй юм юу байна? Дурсамж. Оо яг үнэ. Гоё. Яа, энийг хогноод бай. Та мөнгөөр одлож авдаг юм аа. Үгүй ээгүй. Надад амар дурсамж яадаг байхгүй юу? Тийм штэ. За ярь мэд. Би нөгөө салхиттай. За тог тасарсан. Одоо ямар ч мөнгө байхгүй байгаа шүү дээ тэр чинь. Лаа хасаацсан. Тэгээд өвөө гоё үлгэр ярьж авч байгаа. Лага юугаар авсан дээ? Лаа юу? Лага юу? Лага юугаар авсан дээ? Үгүй харин тэгээ лагаар анханасаа лаг юугаар авсан? Сонсоод юм Мөнгө даа. олдсон шүү дээ. Тэгээд лаг мөнгөөр авсан бооз. Гэтэ тэр чинь би хаад Тэр амьдж байгаа байшингаа юугаар авсан дээ? би тэр дурсамжийг одоо энэ бүтээхийн тулд ямар нэгэн би тэр нэмэлт төлбөрөөр төлөөгүй байхгүй. Тэр зүгээр мөнгө төлөхгүйгээр тэр гоё дурсамж ингээд байгаад одоо хүртэл хоногшиж үлдсэн байгаа байхгүй. Лааныхаа мөнгийг төлсөн л дөө. За надад бас бодгож авч нэг зүйл байна. Хүн хизээч залуу насыг эргүүлээд худалдаж авч чадахгүй байхгүй юу? Залуу насаа. наад чи магадгүй шүү. За чи энэ дээр юу ч хэлмээр байна? Та нар яагаад залуучих га тэгээд юу хийгээд идэг юм? Тэр бол чи өөртөө тэр чин зүгээр ингээд гадаад төр төрхөөл өөрчилж байгаа залуучих байгаа нэг хэлбэр. Үгүй. Залуу насны ирч хүч одоо яг номигийн дурсамж энэ дотор нэгдээд ороод ирнэ те. Тэр залуу насны гоё хайр дурлал. Хичнээн гүсэн чи ядрахгүй. Яг энийг худалдаж авч чадахгүй. Чи 10 км гүгээд ядарна. Тэгээд юу лээ бас тэ шууд ундахгүй байсан чи ядахгүй байж байгаа. Шүнжэнгөө шоудаад өглөөс ирдэг тэр сайхан залуу насыг Гойлгоч залуучууд ямар хүнэ шинжэнгөө шаваад. Хараас Илж үч байхгүй болно тэ. голын ирэг дээр ч ус гудрадаг бол юм бол.
Яа, залуу насны ирч хүчийг мөнгө худалдаж авч чадахгүй шүү. Чадахгүй. За өөр Тэгвэл ашиг. залуучуудаар өөрийгөө тойруулж. За амь насыг, дурсамжийг, залуу насыг өөр танд худалдаж авч болохгүй зүйл юу вэ? О тий юу чи гоё хайр сэтгэлийг хөдөлж авч чадахгүй. Тий. Чи Амар маргаан тавсан гой. Юу хараа мөнгөнд ч болсон үнийг бол олж авч чадна. Оо тийм. Тий. Тийм л үнийг олж авч чадна чи. Гүшт мөнгөнд нь болоод нэр жилийн сайртай болчих юм аа. За айжаарай. Жилийн сайртай болчих. Эхлээд манай мөнгөнд л татдаг шүү дээ. За Улаанбаатар хотод 17 цаг 34 минут болсон нэвтрүүлгийн хамтран байлагчаар үе мөчний асуудлаа одооноос шийдээрэй. Байгалийн гаралтай бүрэн найрлагт үе мөчний бэлтгэл Art Reflex хамтран ажиллаж байгаа. За Art Reflex-ийг бол одоо мөнгөөр худалдаж аваад үе мөчөндөө хэрэглэхээс өөр аргагүй. Гого хараа юу Та гур арт рефлекс битээ аваарай. Гого Би авах заяа. Гого яг авч байгаа мэдгүй. Яг гэх юм бол чиний бие муудаад чиний үе мөч чинь саддамдах гад. Энэ ерөөсөө та гурвын тухай яриа биш. Авч байгаа байхгүй. Би авч байгаа байхгүй. Та гур айгүй. Яа ингээл тэгэл. Тэгэхээр чи яаж чи мөгөөрс чинь яаж мууд. Мууд. Бүгдээрээ мууд. Чи тэр нь хөдөлж авч чадахгүй. Тий. Би хөдөлж авчаад За үе ажил болох юм байна. арт рефлекс. Албаст ясны хими бүтчих өөрчлөгдөх юм байна. Би ашиг яаж чадахгүй зунгаад. Яаж чадахгүй юм байна. Ашиг арт рефлекс өвдөд юм аа гэдэг. Тэгээд хөдөлгөөн чи юу хязгаарлагдсан болох юм байна. Тийм. Тэгэхээр чи заашгүй энэ арт рефлексийг яах вэ? Би намд цэцэгтэй оолтно. Арт рефлекс авч. Мөнгөтэй хөө баян баян. Хурдан байхгүй яах вэ? Тэгээд намд цэцгээ яасан бэ гүгэй чи нэг. Өвдгөр нь хатгаад Чи залуу өстэй гэдэг. За. Ингэж шүү манайхаа. Хэрвээ та Art Reflex-а худалдаж аваад эмчилгээгээ эхлүүлсэн бол дор хаяж 3 сар татварсгүй хэрэглэх шаардлагатай гэж. Манайхан ч ингэж нэг муу юм нэгдэж штэ. Нэг уугаал нэг сар гараа уугаал нөгөө үе мөчөөр нь өвтгөө болчихгоо хайчдаг тий. Гэтэл ямар нэгэн юмны үр дүнг тийм курсээр нь уужаж гаргадаг шүү. Бүр илүү сайн тийм ээ. За тэгээд анхааруулга нь сaaгартай хүн болон загасны арчлалтай хүн болгоомжлох хэрэгтэй шүү. За хүргэлтээр хуцсны дугаарыг хэлээдэг. Мөнгөтэй авч хамаагүй. энэ гурав хөргүүлж авч чадахгүй. 1818 83 руу залгаад та аавн гэхдээ та мөнгөтэй байх хэрэгтэй. 1818 83 руу залангуудаа би мөнгийг үзий яддаг хөө та надад мөнгө аваад хийчээ гэж хэлж болохгүй. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үе мөчний асуудлаа одооноос шийдээрэй. Байгалийн гаралтай бүрэн найрлагт үе мөчний бэлтгэл Art Reflex хамтран ажиллаж байна. Баярлалаа. Ингэж штэ. Мөөгийг барахгүй шүү гэж бодож байгаа лайк гэдэг комментээр бүр бараг 1000 лайк дарагдчих штэ. Одоо юм байлаа. Бид гурван эсрэг нэм өртлөө бараг барахгүй гэдэг Та штэ. гурав зүгээр л хамгийн гол та гурав худлаа яриад байгаа байхгүй. Юу яриад байгаа? Таас амар ингээд хит туйлшраад байгаа байхгүй юу? Би өмнөөсөө л ярьж байгаа нэрээ. Мөнгөөр аз жаргалыг бүгдийг хөтлж авч болно. За хөөш манайхаа одоо штэ юу руугаа түрүү нөгөө нэг би ингэж бодож байна. Одоо нөгөө мөнгөөр хайр сэтгэл гэж ярьсан штэ. Би ингэж бодсон чинь штэ. Мөнгөөр хайр сэтгэл худалдаж авч болдог гэдгийг харуулсан ганцхан л кино байд юм байна. Миний санаж байгаагаар. Хөрхөн үхэ. Анх бие үнэлж очиод тэр мөнгөөр бол зөвхөн тэр хүний биеийг л худалдаж авч байгаа болохоос сэтгэл зүрхийг нь авч чадахгүй штэ. Тэгсэн чинь сэтгэл зүрхээ ингээд өгдөг. За ганцхан л ийм л кино байд юм уу? Мега номо 2-ыг мөнгөөр зодоол аваад жилийн дараа гэхэд л тоо хайртай болно. Яа. Заавал бас мега нэмээ. Шив ийтэй. Чи цэгийн аами хоёрыг аваач. Үгүй тийм нэр. Дөрүүлэн кино. Чи тэг юм захирлыг авч чаддаг. Ямар зөвлөдөг онёр. Жилийн дараа номон гэрлээ хоёр хоорондоо хэрэлцсэн ааж байна. Хөөе намайг аваагүй байгаа штэ. Би бол хизээч би худалдагдахгүй. Ястаа нэвэ аваар өстө худалдагдахгүй шүү. Яг хөти мөнгө хүмүүс ингэж ярьдаг ба. Ухаалаг хүмүүс ингэж ярихгүй мөнгө хүмүүс ингэж ярьдаг. За Яг мөнгө үнэд яриа. за байгаадаа сэтгэл хангалуун байвал аз жаргал л гэж байна. Байгаадаа сэтгэл хангалуун байхгүй л байгаа даа хүмүүс яриа. Би л энэ гурыг байгаадаа сэтгэл хангалуун байх юус арахгүй. Байна. Хаяа сэтгэл хангалуун. Хаяа жаахан Тий. Нэг юм байдаг байхгүй шүү дээ тий. За энд нэг хүн
цаг хугацааг бас худалдаж авч болохгүй гэсэн байна. Үнэн тийм ээ? Цаг хугацаа өнгөрсөн цаг. Би балаа юм ярьчээ. Хизээч утопи яриад шүү За дээ. бас төрсөн аав ээжээ худалдаж авч чадахгүй гэж байна мөнх бата. Төрсөн аав ээж худалдаж. Гэхдээ ийм утгагүй юм би ийм маргаанд бол. Юу утгагүй? Үхэл цаг хугацаа гэд та нар мөнгөгүй байсан ч авч чадахгүй, мөнгөтэй ч авч чадахгүй нэг ийм сони юм яриад байна. Тэгээ ийм маргаанд бол орохгүй. Одоогийн байдлаар шүү дээ тий. Санал асуулга ямар байдалтай байна гэж. За мөнгөөр ад жаргалыг худалдаж авч болно гэдэг дээр 50%, 151 хүн болохгүй гэдэг дээр 50%, 149 хүн бүр ийм байна. Амар байна. Ингэж явж шít. Хоёр багтсан байгаа маань ерөөсөө. Хитэн дөрөвтэй болол ч ажралтай болох юм. Би нэг тэрбум доллартай бол ад жаргалтай болно бол. Хашаашиг 80 байд гэж ярихгүй юм байна тий. За тэгвэл танд мөнгөгүйс үе вэ нөө? Мөнгөс үү байлгүй яах вэ? Одоо ч үгүй гэж. Ер нь мөнгөтэй хүн Тэр чинь үедээ та өөрийгөө ад жаргалтай байна гэж бодож ирсэн үү? ад жаргалтай байна. Тий. Үгүй шүү дээ. Ямар юм нэг ад жаргалтай. Мөнгөгүй ял бүх өдрөд хог нав шүү. Мөнгөгүй хүнээс тэгээ нэг тийм та ад жаргалтай байна гэдээ асуугаад үзэхгүй юу? Йоо. Тэгээ мөнгө хиндэг гэсэн шүү дээ. Ямар ч баян хүмүүс өөрийнхөө мөнгөнд хандгүй гэсэн шүү дээ. Хандгүйсэн шүү дээ. Та тэр Чи баян болчоо тэгээд дараа нь хэлээ. Заа юу. Баян болоогүй чи. Болоо тийм юм чи. Үгүй ээ нэрээ. Та тэр бомта болцсон ч гэсэнтэй одоо нэг 2 тэр бомта болох юмсан. Ингээл дахиад идэг гэсэн. За чи тэгээд тэрнийхээ дараа тэгж аа. Мөнгө мөнгө гэдэг юмны юг үзээгүй барьж үзээгүй амтыг мэдрэхгүй болохоор мөнгөөр бүх юм худалдаж авч За тэгвэл та гур их мөнгөтэй байсан юм уу? Та гур сая доллартай байсан юм уу? байж шүү дээ байж дээ. Худлаа яриад шүү дээ. Үгүй хүн За би байгаагүй гэхдээ Тэг байгаагүй бол чи сая долларын амтыг мэдгүй учраас дугуй бай. би аж аргалгүй байна гэсэн үг юм уу тэгээ. За би Ачаалгүй ачаалгүй. би сая доллартай байж үзээгүй л дээ. Гэхдээ би зүгээр ингээд өдөртөө 50-аас 60 сая төгрөг эргэлдүүлдэг байсан. Сая доллартай байж үзээгүй л дээ гэсэн мөртлөө сая долларын тухай ярьж байгаа гоо Яг сая долларыг ингээд гар дээрээ барьж үзээгүй. Та тийм мөнгөтэй юм тэгвэл. Үгүй. Тэгээд та тэр аж аргалгүй гэсэн үг юм уу? Тэгээд харин би дээд мөнгөтэй болж аж гоё болох байхгүй. яг мөнгө хүн ингэж ярьдаг юм аа. За энэ үрээд 2000 мөгийг бодохоор хинээс Хаагур шиг Тэгвэл та 50-аас 60 сая төгрөгийн эргэлдүүлдэг байхдаа бүр амар хагартлаа баяа жаргалтай байсан гэсэн үг юм уу? Үгүй яг л үгүй шүү дээ. Яг л тэр үед одоо яаж адилхан л үгүй харин ч бүр их зовлонтой байсан. Харин ч бүр их зовлонтой байсан. та гуравт ямар ч мөнгө хэрэггүй юм байна. Бохоо сонсож байгаа. Энэ гурав мөнгнөөс өөрсдөө татгалцаад байгаа шүү. Мөнгөдөөс татгалцаагүй. Мөнгө бол зүгээр л хэрэглээ шүү. Йоо За ингээд энэ хүрээд Яна нэвтрүүлэг маань өндөрлөж байгаа. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар үе мөчний асуудлаа одооноос шийдээрэй. Байгалийн гаралтай бүрэн нэрлэлт үе мөчний бэлтгэл Art Reflex за мөн урсахгүй, нэлцаахгүй, устаадаг дорнод гурил хамтран ажиллаа. Баярлалаа. Баяртай. MGS Radio 88.3